Эрүүл мэндийн яам. Эрүүл мэндийг дэмжих сан. Like HD телевиз үзүүлж байна. Эмэгтэйчүүдийн цаг. Сайн байцгаана уу үзэгчдээ. Эмэгтэйчүүдийн цаг эрүүл мэндийн нэвтрүүлгийн энэ удаагийн дугаар эхлэхэд бэлэн боллоо. Манай удаагийн дугаарт анагаах шинжилгээ ухааны үндэсний их сургууль, анагаах ухааны сургуулийн их барих эмэгтэйчүүд судлалын төвийн дэргэдэх Genopus клубын гишүүд хүрэлцэн ирсэн байна. За бид өнөөдөр гэр бүл төлөлтийн талаар ярилцлага өргөнүүлэх болно. За ер нь гэр бүл гэж юу вэ гэдэг юм бол маш чухал байгаа тийм ээ. Тэгэхээр гэр бүл төлөлт гэдэг бол цөмөн ердөөсөө гэр бүл рүү чиглэсэн юм тусламж үйлчлэгээний бас нэг хэлбэр байгаа. За тэгэхээр гэр бүл гэдэг бол манай Монгол улсад бол яаж томьёолж байгаа гэхээр хоёр ба түүнээс дээш хүмүүсийн нийгмийн холбоо бөгөөд эхнэр нөхөр хайр сэтгэлийн харилцаан дээр үндэслээд одоо юу гэдэг улс их орны хамгийн цөм нэгж нь бол одоо энэ гэр бүл гэдэг үндсэн одоо юм ухтган маш чухал байгаа. Тэгэхээр гэр бүл төлөлт гэдэг бол өөрөө нэлээ өргөн цар хүрээтэй. Тэгэхээр гэр бүл төлөлтийг ярихын тулд одоо хамгийн гол юм нь яах вэ гэхээр ердөөсөө жирэмснээ сэргийлэх аргуудыг бид нар бол ярилцах хэрэгтэй. Яагаад тэр хосууд хүссэн үедээ хүссэн хүүснийхээ хүүхдийг магадгүй те хүс тодорхой хугацааны зайтаагаар ингэж одоо төлөвлөж байгаа энэ одоо цогц юм тусламж үйлчилгээ цогц юм ойлголтыг болохоор гэр бүл төлөлт гэж ерөнхийдөө авч үздэг. За дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас бол одоо юм тодорхойлт байдаг. Ямар тодорхойлт вэ гэхээр зохистой гэр бүл төлөлт. Тэгэхээр зохистой гэр бүл төлөлт гэдэг бол өөрөө 22-оос 35 наснда 2-оос 3 жилийн зайтай нэг гэр бүл ойролцоогоор 3-аас 4 хүүхэдтэй байхыг бол их зохистой гэж үздэг. Тэгэхээр жирэмслэлт хооронд бол 2-оос 3 жилийн зайтай. Тэгэхээр тэр 2-оос 3 жилийн зайтай байна гэдэг маань юуг илэрхийлээд байна вэ гэхээр ердөөсөө энэ хугацаанд яаж жирэмслээс хамгаалах вэ гэдэг бол маш чухал. Хосуудын хувьд чухал, ялангуяа эмэгтэй хүмүүстэй маш чухал асуудлуудын нэг. Тэгэхээр одоо манай охид бүсгүүчүүд, эмэгтэйчүүд маань яг энэ жирэмслээс сэргийлэх аргуудын талаар өргөн цар хүрээний мэдлэгтэй ямар аргыг хэлэх сонгуул зүгээрээ гэдэг дээр бас мэдээлэл одоо эрүүл мэндийн боловсрол олгох нь манай нэвтрүүлгийн бас нэг зорилго болоод байгаа. Тэгэхээр үндсэндээ бол яах вэ гэхээр анхны хүүхдийг одоо төрүүлэх хамгийн тохиромжтой нас бол 19-с 25 нас гэж үздэг. За ер нь бол 20 наснаас дээш төрөх нь илүү чухал. Тэгэхээр юу гэдгийг 10-аас 19 насыг бид нар өмнөх дугаартай ярьжсэн өсвөр нас гэдээ үзэжсэн. Тэгэхээр 19 наснаас хойш жирэмсэл төрөх бол эмэгтэй өөрийнх нь бие махбод, сэтгэл зүй, за тэгээд яах нь бас тухайн нийгмийн харилцаа, бэлгийн амьдралд ороход бол бие махбод бэлэн болсон байж байгаа. Тэгэхээр энэ хугацаанд одоо тэр 2-оос 3 жилийн зайтай энэ хугацаанд жирэмслээс хамгаалах зөв аргуудыг одоо бүсгүүчүүд маань сонгох их чухал байгаа. Тэгэхээр мэдээж яах нь жирэмслээс сэргийлэх аргуудыг сонгохын тулд мэрэгжлийн эмчт хандаж зөвлөгөө авах хэрэгтэй хамгийн түрүүнд. Тэгэхээр ямар төрлийн одоо жирэмслээс сэргийлэх арга яг энэ эмэгтэй хүн тохирох вэ гэдэг бол мэрэгжлийн эмчнэр буюу их барих эмэгтэйчүүдийн эмчнэр энд бол одоо зөвлөгөө өгч эмэгтэй сонголт хийхэд бол их тусалдаг. За хоёрдугаарт бол яах вэ гэхээр ер нь бол гэр бүл төлөлтийн давуу тал их олон одоо зүйл дээр давуу талтай. За нэгдүгээрт яах вэ? Эхийн эрүүл мэндэд маш чухал. Жил дараалж ингээд төрөөд байна гэдэг бол өөрөө эмэгтэй одоо бие махбод, эрдэс одоо бие махбод өөрийгөө нөхөн сэргээх энэ чадварт бол бас нэлээд сул тал болдог учраас эмэгтэй эрүүл мэнд урдах жирэмслээс үүссэн хүндрэлүүдийг нөхөн сэргээх те бие махбод гарсан өөрчлөлт хийм болох энэ процесс нь тодорхой хэмжээний яах вэ гэхээр хугацаатай байдаг. За нэгдүгээрт, хоёрдугаарт амь насанд аюул учруулж бас жирэмслийн хүндрэлээс сэргийлэх юм боломжийг бас бүрдүүлж өгч байгаа. Ялангуяа одоо жирэмсний хорлого төрсний дараах үеийн цус алдалт болсны дараа ойрхон жирэмсэл төрөх нь бол дараагийн жирэмсэл төрөлтнөөс сөргөөр нөлөөлөх юм яах вэ? Сул талтай. Тийм учраас энэ гэр бүл төлөлт жирэмсээ сэргийлэх аргуудыг хэрэглэх зөв аргыг сонгоно гэдэг бол эмэгтэйчүүдийн хувьд маш чухал. За мөн бол яах вэ гэхээр эхийн биеийн болон бие махбодын болон сэтгэл зүйн үед эмэгтэй маань дараагийн жирэмсэл төрөлтөнд бэлэн болох ёстой. Тэгэхээр энэ хугацаанд бол одоо эхийн эрүүл мэндийн ач холбогдолтой. Гэтэл бас яах вэ гэхээр хүүхдэд их ач холбогдолтой. Зөв шинээр төрж байгаа хүүхдэд тийм ээ. За нэгдүгээр яах нь хүүхдийн эрүүл мэндэд их анхаарна. Тодорхой хугацааны зайтай төрж байгаа учраас нөгөө шин төрж байгаа хүүхдэд маш их анхаарал халамжийг илүү тавих боломж бүрддэг. За хүүхдэд маш сайн асарч одоо жил болгон төрөөд байна гэдэг чинь хоёр жоох хүүхдэд нэхэд яг л ээж бол бас тэр хүүхдүүдтэйгээ харилцах, тэр хүүхдүүдтэй анхаарах халамж бас сулраад ирдэг байхгүй. Тэгэхээр тодорхой хугацаагаар ингээд нөгөө нэг хоорондоо зайтай байгаад ирэхээр эмэгтэй маань нэгдүгürt одоо хүүхдүүдтэй анхаарах боломж бүрдүүлнэ. За тэгэхээр мэдээж яах нь эрүүл чирэг хүүхд өсөн тойрных ийм нөхцөл олцоор бүрдэж. Тэгэхээр ер нь бол гэр бүл төлөлт маань өөрөө цаана маш олон төрлийн одоо тийм ач холбогдлыг агуулж идэг. За бүр цаашлах юм бол яах вэ гэхээр гэр бүлийн эдийн засгт хүртэл
их ач холбогдолтой. За жишээл одоо гэр бүлийн бүх гишүүдэд ямар ач холбогдол байдаг вэ гэхээр нэгдүгээр санхүүгийн хувьд. За жишээл жил болгон хүүхд төрнө гэдэг бол өөр ямар эрсдэлтэй гэхээр одоо памперс, сүү, нэмэлт хижээл гэх тээ. Тэгэхээр гэр бүлийн одоо эдийн засгт их хүндрэл учруулах ийм боломж бүрдэж байгаа. За мөн яах нь энэ гэр бүл төлөлтийн аргаас одоо аргуудыг хэрэглээд ирэхээр жирэмсээс сэргийлээд ялангуяа хүсээгүй жирэмсээс сэргийлэх ийм боломж өртөнө. Хүсээгүй жирэмсэлт хэрвээ болох юм бол мэдээж энэ бол хүсээгүй учраас дараагийнх нь одоо нэг авах арга хэмжээ нь үр хөндлөлт байдаг. Гэтэл манай ихэнх охтууд бас нэг эмэгтэйчүүд маань гаргадаг алдаа нь юу вэ гэхээр ийм өргөн цар хүрээтэй гэр бүл төлөлтийн аргууд байгаад хахад юу гэдгийг одоо нөгөө аргаа хэрэгжилж чадаагүй яг одоо ингээл дараасаар би ерөндөг тавиулах гэсэн яг дараасаар одоо спираль тавиулах гэсэн дараасаар суулгаас тавиулах гэсэн гişэдл яах нь жирэмсэлждэг. Тэгэд энэ маань яг хүсээгүй жирэмсэл төргөд тэгэхээр хүсээгүй жирэмсэлт бол өөр үр хөндлөлтөөр төгсөх эрсдэл маш өндөртэй. Тэгэхээр үр хөндлөлт хэлнүүд мэдээж тодорхой хэмжээгээр гэр бүлд яах нь эдийн засгийн хувьд одоо юу гэдгийг мэдээж мөнгө төлжил тэрийг хийлгэж байгаа те. За нэг хоёрт эмэгтэй эрүүл мэндэд бол одоо нөхөж баршгүй тийм гарц тохиолдно гэж ойлгож байна. Яг тэгэхээр тэнд ямар нэгэн аргаар бид нар нөгөө нэг жирэмслэлтийг зогсоож байгаа учраас ийм багаж энтер хэрэгэлдэг. Тэгэхээр түүний дараа бас хүндрэлөө тохиолдох магадлалтай. За мөн бас яг хөр энэ гэр бүл төлөлтийн аргыг ингээд одоо хэрэглээд ирэхэд бид үр хөндлөлтөө сэргийлэх боломж бүртнэ гэж хэлсэн те. Түрүүн бас нэг юм ярих гэсэн. Зарим бас бүсгүүчүүд маань яг хөр үр хөндлөлтийг л одоо яах нь жирэмсээс сэргийлэх арга гэж андуураад байдаг. Гэтэл бүр жирэмслэхээс өмнө хамгаалах маш олон төрлийн арга байгаа гэдгийг бүсгүүчүүд маань мэдэх ёстой. За мөн яг гэхээр одоо энэ гэр бүл төлөлтийн аргуудыг хэрэглээд ирэхээр бас гэр бүл салтах хүртэл яах нь урьдсан сэргийлдэг гэж байгаа байхгүй. Тэгээ мөн бат бөх гэр бүл дээрэс нь хоёулаа яг шийдвэр гаргасан тим гэр бүл болох тим одоо үндэс суурь болж өгч байдаг. За мөн яг гэхээр одоо тийм төр зүрийн сэтгэл хөдлөлт автаар бас янз бүрийн шийдвэр гаргах эрсдлээс бас сэргийлж өгч байгаа юм ач холбогдолтой. Тэгэхээр гэр бүл төлөлтийн одоо аргууд бол маш олон талын ач холбогдолтой гэдэг бүсгүүчүүд маань эмэгтэйчүүд маань ялангуяа нөхөрчгүй насны эмэгтэйчүүд маань маш сайн мэдэх ёстой. Тэгэхээр жирэмсэлт гэдэг юм процесс байна. Тэгээ жирэмсэлт гэдэг бол юу вэ гэхээр ердөөсөө эр бэлгээс эм бэлгээс хоёр хоорондоо нэгдээд тэгэд умаад яах нь бэхлэгдээд ингээд цаашаа жирэмсэлт үргэлжлэх энэ процессыг бол бид нар жирэмсэлт гэж нэрлэдэг байгаа. Тэгэхээр энэ жирэмсэлтийг л хамгийн гол нь саатуулж иж эмэгтэй яах вэ өөрөө одоо нөгөө нэг чадварчих бие махбодоо одоо яах нь нөхөн сэргээх эдийн засгийн бат өөхөө болох мэрэгжил боловсрол маш олон одоо зүйлд бол энэ жирэмсээ сэргийлэх арга маш чухал. За тэг би бас сайхан нэг юм хөөрөх мөч гэдэг ном уншиж байсан. Одоогоос яг 3 жилийн өмнө дөнгөж гарч хахад тэг энэ хөөрөх мөч гэдэг ном маань өөр ямар ном бэ гэхээр одоо Меленда Гейтс гээд одоо Microsoft компани үүсгэн байгуулагдсан Билл Гейтсийн гэр бүлийн хүн одоо ийм сантай тэр сангаараа дамжуулаад энэ яг хөөрөх мөч гэдэг ном бол өөрөө ямар одоо агуулгатай гэхээр тэр сан бол бүр 1980 оноос хойш одоо зөвхөн эмэгтэйчүүд рүү чиглэсэн үйл ажиллагаа явуулж ялангуяа бүр энэ гэр бүл төлөлтөн дээр илүү анхаарснаар гэр бүлийн эдийн засгийг сайжруулах гэсэн ийм онол ухтгууныг яах вэ гэхээр төвшүүлж ирсэн. Тэгэхээр юу гэсэн утгатай үг гэхээр магадгүй яах нь эмэгтэй энэ гэр бүл төлөлтийн аргыг ингээ хэрэглэхгүй болохоор жир болгон жирэмслэх магадaltaй. Бүр тэгж сайн ярих юм бол эмэгтэй бүр сар болгон ч жирэмслэх тийм чадвартай байдаг. Яг тэр өндгийс сард нэг удаага ялгарна. Өндгийс ялгарсан саатуулга арга хэрэглээгүй бол ямар нэгэн байдлаар хамгаалах арга хэрэглээгүй бол эмэгтэй жирэмслэх магадaltaй. Тэгээ юу гэдгийг одоо энэ гэр бүл төлөлтийн аргуудыг хүмүүст илүү сайн зааж өгснөөрөө улс их орны эдийн засаг гэр бүлийн эдийн засаг, гэр бүл бат бөх эрүүл сар бол одоо тийм одоо хүүхдтэй болох ийм боломжийг бол бүрдүүлдэг юм давуу талтай. Тэгэхээр жирэмсээс сэргийлэх маш олон төрлийн аргууд байдаг. Түрүүн би хамгийн гол юмс нөгөө эрэгтэй эмэгтэй хоёр бэлгэрх эсийг яах вэ гэхээр хооронд нийлүүлэхгүй л баг зорилготой гэсэн тийм. Тэгэхээр хит хитэн аргууд байгаа. Нэгдүгээр яах нь механик хаалтын арга гэж байна. За энд нь бол бэлгэвчүүд байна. За умаа үзүүний хаалт байна. Диафрагм гэж одоо бидний бас мэрэгчлэлгээр нэрлэдэг юм хаалтын аргууд байдаг. За мөн энэ дотор бас дааврын аргууд байдаг. Маш олон төрлийн даавар буюу хоёр төрлийн нэг өндөвчнөөс ялгарч байгаа тэр хоёр төрлийн дааврыг бид нар яг зогсоох, тэрийг гаднаас нөхөж өгөх ийм зорилгоор одоо хэрэглэж бас жирэмсээс хамгаалдаг. За энд нь бол жишээлбэл тариа байна, суулгац байна, им байна. За тэгээд өшөө бол бүр даавартай ерөндөг хүртэл буюу спираль хүртэл байж байдаг. За үүний дараас мис заслын арга гэж байдаг. За мис заслын арга бол бас мэдээж давуу талтай, бас сул талтай. Мис заслын аргыг хэвжлээ одоо ямар хүмүүс сонгодог вэ гэхээр дахиад жирэмслэх одоо юм төлөвлөгөө байхгүй тийм ээ эсвэл архаг эргэтэн тогтолцооны өвчтөй магадгүй жирэмслүүл тэр эмэгтэй амнаас эрүүл мэндэд эрсдэлтэй энэ тохиолдолд мэдслийн аргуудыг бол бид нар хэрэгжилж байгаа. За химийн арга гэж байна. Янз бүрийн одоо бодис одоо форматекс энтергээд бодисуудыг яах вэ? Бэлгийн харьцаанд орохоос өмнө хэрэгэлдэг. Мөн физиологийн аргууд байгаа. Физиологийн аргуудыг бас манай эмэгтэйчүүд нэлээд өрөөнд дэлгэр ашигладаг. За энэ одоо жишээл хуанлын арга байна. За мөн яах нь одоо бусад төрлийн аргуудыг бол нэлээд ашигладаг. Тэгэхээр би та бүгдээ зориулаад одоо эдгээр аргууд нь ямар давуу талтай, ямар сул талтай гэдгийг бас тайлбарлаж өгье гэж бодож байна.
За ингээд жирэмсээс хамгаалах маш олон төрлийн аргууд байдаг. Тэгэхээр би та бүгдээ бас энэ аргуудаа хэрхэн яаж хэрэглэх талаар бас дэлгэрэнгүй тайлбарлаж өгье. Тэгээ нэвтрүүлгийн голоор бас оролцогч маань асуух зүйлээвэл чөлөөтэй асуугаарай. За надад нэг асуулт байна. За энэ бэлгэвчийг хүмүүс илүү төлхөө хэрэгэлдэг. За энэ бэлгэвч нь бол жирэмснээс хамгаалах найдвартай арга болж чаддгүй өөр ямар сул талтай байдаг вэ? За маш сонирхолтой сайхан асуулт байна. Тэгэхээр ерөнхийдөө бол одоо бэлгэвч маань өөрөө механик аргад одоо ордог. За нийтлэг одоо залуучууд маань хүүрч хүн насны эмэгтэйчүүд, эрэгтэйчүүд маань бэлгэвчийг нэлээд төгөөмөнд хэрэглэдэг. Ер нь бол бэлгэвч дотор хоёр төрөл байдаг. Эрэгтэй, эмэгтэй гэсэн бэлгэвч. Тэгэхээр ерөнхийдөө нийт хүн амын бараг 98 орчим хувь нь эрэгтэй бэлгэвчийг хэрэглэдэг. Тэгэхээр бэлгэвч бол маш сайн жирэмсээс хамгаалах арга. Бараг 99%, 100% ч гэж ойлгож болно. Хизээ бэлгэвч одоо юу гэдгийг найдвартай байдлаа алддаг гэхээр нэгдүгээрт одоо манай ялангуяа бэлгийн харьцаанд орж байгаа одоо залуучууд маань, эмэгтэйчүүд маань, эрэгтэйчүүд юу анхаарах ёстой? Нэгдүгээр бэлгэвчийн хугацааг харах ёстой. Энэ хугацаа ер нь бол яг нь хугацаанд байна уу гэдэг. Хоёрдугаар бэлгэвчийн гадна талынх нь яг нь уутыг харах ёстой. Тэгэд энэ бэлгэвч найдвартай одоо нөгөө цоороогүй, гадна талын уут нь гэмтээгүй байна уу гэдэг бол маш чухал. Тэгэхээр бэлгэвч бол ганцхан жирэмсээс хамгаалах арга биш. Энэ бол бас дээрээс нь хит хитэн зүйлээс хамгаална. Нэгдүгээр бэлгийн замаар дамжих халдвараас хамгаалж байгаа. Нэгт. Хоёр тас яг хөхөр умаа хүзүүний хор тавтраас хамгаалдаг. Их давуу тал нь бол энэ. Юу гэдэг одоо хүний хүнсэр вирусын халдвар авахаас сэргийлдэг гэсэн үг. Дахин халдвар авахаас сэргийлдэг. Тэм учраас бэлгэвчийг бол нэлээд бас манай залуучууд түгээмэл хэрэглэдэг. Гэхдээ бас зарим тохиолдолд яг нь бэлгэвч урагдах, цоорох эрсдлүүд байдаг учраас бас сонголтоо их зөв хийх ёстой. За одоо бол бас манай эмэгтэйчүүд ялангуяа одоо нэлээд дээх үеийн эмэгтэйчүүд бас түгээмэл хэрэглэдэг арга. Яг тэгэхээр нэлээд одоо 90-ад оны өмнөөс бол манай Монгол улс бас гэр бүл төлөлтийн аргуудыг түгээмэл хэрэглэдэггүй байсан. Яг олон улсын Монгол улс бас арай өөр бодлого руу шилжсэн эмэгтэйд өөрт нь жирэмсээс хамгаалах сонголтыг авах хөр өгсөн энэ цаг үеэс эхлээд эмэгтэйчүүд нь олон төрлийн аргыг бол хэрэгжилж байсан. За үүний нэг одоо жишээ бол энэ хойнлын арга гэж байна. Энэ хойнлын арга бол яах вэ гэхээр яг эмэгтэй өндгийс гадагшлах өдрүүддээ одоо бэлгийн харьцаанд орохгүй байх ийм боломжийг бүрдүүлж идэг. Та ядуу нас мэдэх бах бүгд одоо залуучууд маань энэ ухаалаг гаруйц хэрэгжилж байгаа. Жишээл одоо энэ flow гэдэг ийм юугаа одоо энэ аппликейшн гэдэг энэ flow ч юм уу эсвэл ovulation, ovulate гэдэг маш олон төрлийн аппликейшнийг ашиглаад яг өөрийнхөө одоо яах нь биений юмаа тэмдэглээд тэгээд дараагийн биений юм ирэх хүртэл ингэ тэмдэглэхээр яг энэ эмэгтэй хизээ өндгийс гадагшлах вэ? Тэр үед нь бэлгийн харьцаанд орохгүй байх юм бол эмэгтэй яах нь жирэмслэхгүй байх магадaltaй. За энэ арга бол яах вэ гэхээр бас давуу талтай юу гэвэл давуу талтай. Ямар давуу тал байна вэ гэхээр ямар нэгэн яах нь хэрэглэхгүй. Дээрээс нь ямар нэг эм тан уухгүйгээр өөрийгөө хамгаалах боломжтой. Гисэн эдий ч гэсэн энэ маань олон улсын ангиллаар бол ер нь бол дунд зэрэг хамгаалдаг үе нэг 70-аас 78% хамгаалдаг гэсэн ийм одоо юутай. Гэтэл бол одоо бэлгэвч би тэр үесэж бараг 100% ч хамгаална, 99%, 98%, даавар юмнууд гэхэд бүр 99% хамгаалдаг бол одоо энэ хойнлын арга маань бол ойролцоогоор яг дээдл нь 80% хамгаалах боломжтой. Энэ маань юу хэлж өгнөхээр 100 эмэгтэй энэ хойнлын арга хэрэгжилж хагаад 20 жирэмслэнэ л гэсэн санаа хэлж байгаа. Тэгэхээр бас энэ хойнлын аргуудыг бас хэрэгжилж болно. Бас нэлээд яах нь өртөг зардал багтаа гэж ойлгож байна. За дараагийн бас нэг арга маань бол бэлгэвч. За бэлгэвчийг би түрүүн бас нэлээд ярьсан те. За энэ бол одоо шууд одоо хэрэгтэй үед нь хэрэглэх боломжтой. Тэгэхээр одоо сайн хэрвээ ажиглах юм бол одоо огт залуучууд маань джинс өмд их өмсдөг те. Джинс өмдний хармааны яг энэ дэх хэсэгт нэг жижигхэн хармаа байдаг. Тэрийг бол одоо манай олон улсын байгууллага судлаачд юу гэж хэлдэг вэ гэхээр энэ бол бэлгэвчний хармаа. Энэ жижигхэн юу бол одоо бэлгэвч хэрэглэхэд бэлгэвчийг ингэж байнга авч явж байгаа. Жишээл одоо магадгүй цүнхэндээ хийгээд аваа явж байгаа үед бас шаардлагатай үед хэрэглэх гэтэл цүнхээ магадгүй байх машинд орхицсон ч юм уу те. Гэх мэт тийм яаралтай үед яг биедээ авч явж байгаа зорилготой үед джинс өмдний жижиг хармаа бол бэлгэвч авч явдаг ийм хармаа гэж бас би хэлбэрээ энийг бас биднээс олон улсын сургалтын дээр ч гэсэн одоо бас ярилцчихсэн. За тэгэхээр яах вэ гэхээр ердөөсөө бэлгэвчийг бол нэг удаа хэрэглээ шууд хаях хэрэгтэй. За нэг түрүү ярьсан те давуу тал нь бол яах нь хамгийн гол нь бэлгийн замаар дамжих халдвараас сэргийлнэ. Нэгдүгээрт хоёрдугаарт умуу үзүүний хор тавдраас сэргийлнэ. За мөн яах нь хөхний сүн нөлөөлдөггүй. За гэхдээ умуу үзүүний хор тавдраас сэргийлнэ гэдэг нь юу хэлээд байна вэ гэхээр дахин халдвар авахаа сэргийлж байгаа хамгийн гол. Ялангуяа одоо нөгөө эмэгтэйчүүдийн ялангуяа манай хосуудын зарим одоо залуучуудын маань бэлгийн зан хөл өөр магадгүй яах нь олон бэлгийн авдагчтай хүн байж болно тий хүн болгоны сонголтыг бол өргөн бид нар бол тавьж өгөх ёстой. Гагцуу хамгийн гол нь тэр сонголтондоо тохирсон яах вэ гэхээр арга хэмжээг л хүн маань одоо тухайн бие хүн маань өөрөө сонгож хэрэгжилж явах юм боломжийг хангаж өгөх ёстой. Тэгээ үнийн үед маш хямдхан бэлгэвч бол тийм ээ. Тэгээд олон газраас чөлөөтэй ингэж авах боломжтой. Захын дэлгүүрээс ороод авчиж болно, аптекаас авах юм боломжтой. За сул тал гэж бас мэдээж байдаг. Яах вэ гэхээр бэлгэвч маань өөрөө латекс гэдэг одоо юм материалаар хийгддэг учраас салхилт хэрвээ латекст ингээд харшилтай бол бас төвхтэй. За мөн яах бас мултрах, урагдах бас эрсдэлтэй. Хэрвээ тухайн одоо яг үндгээс гадагшиж байгаа үед бэлгэвч урагдсан ч юм уу, мултарсан байх юм бол
жирэмслэх эрсдэлтэй байх ч. Тэгэхээр хүн маань бас яг зөв сонголтыг хэрэгтэй ямар бэлгэвч авах вэ гэх тэ. За дараагийн маань арга бол дааврын арга байна. За энэ арга маань бол яг вэ гэхээр энэ бэлгээс өндөвчнөөс одоо нөгөө өндөвчнөөс ялгарч байгаа тэр дааврын зохицуулалт нь нөлөөлөд өндөвчнөөс өндгийс ялгарх процессыг саатуулах ийм механизмаар бол үндсэндээ бол яг вэ гэхээр дааврын аргын гол үйлдэл нь бол ийм. За ингээд хамгийн гол нь дааврын арга маань өөрийн гэсэн үйлчлэх юм үндсэн зарчимтай. За нэгдүгээр зарчим нь бол өндгийс гадагшлалтын процессыг саатуулдаг ийм үндс үүрэгтэй. Яг тэгэхээр гаднаас нөгөө дааврын нөхөд хүчж байгаа учраас саатуулах үндс үйлдэлтэй. Мөн яг вэ гэхээр умайн хүзүүний салиаг хөтгөрүүлдэг. Салиа хөтгөрөөд ирэхээр тэрний шин чанар одоо доторх pH энтер нь баг зэрэг өөрчлөгдөд ирэхээр гаднаас орж ирсэн эр бэлгээс маань маш богино хугацаанд ингээд өвчтөг байгаа. Тэгэхээр энэ механизмыг ашиглаад жирэмслээс сэргийлэх арга болгож ашигладаг байгаа. За ер нь бол үр дүнгийн талаар аваад үзэх юм бол бараг 98-аас 90%. 100 эмэгтэй хэрэглэхэд 100% 98-аас 90% энэ дотор нэг л эмэгтэй жирэмслэх магадaltaй гэж ойлгож болно. Тэгэхээр мэдээж яг дааврын арга манаас өөр ингэсэн давуу талтай. За нэгдүгürt яг өсвөр наснаас ахуулаад цэвэрлэлийн нас хүртэл тодорхой эсрэг заалт байхгүй бол эмэгтэй хэрэглэх бүрэн боломжтой. Тэгэхээр одоо хэдийн хугацаанд хэрэглэх үү, яаж завсарлах уу гэдгийг мэрэгжлийн хэмжээс яг зөвлөгөө авч бас эмэгтэйчүүд маань хэрэглэх ёстой. За мөн бас одоо нэг давуу тал нь их бол энэ бэлгийн харилцаанд ямар нэг саад учруулдаг. Зарим хосууд маань яг хэр бэлгэвч хэрэглэхээр дургуцаад байдаг. Бэлгэвч хэрэглэхээр бэлгийн дургуцал авах нь бага байдаг гэдэг ийм юм яригддаг. Тэгэхээр үүдийн дааврын аргын бас нэг давуу тал нь бэлгийн харилцаанд ямар нэгэн нөлөө учруулдаг. За хамгийн гол бас нэг юм нь биений эмийг сайхан тогтмол олгож өгдөг. Ялангуяа биений эмийг хэрдэг эмэгтэйчүүд бол дааврын арга хэрэглэх юм бол биений эм багасна. За биений эмтэй холбоотой цус багталтаас өөрийгөө урьдчилан сэргийлэх үндсэн боломж бүрдэж байгаа. Мөн бас зарим охтууд ингээд нэг сүүлийн үед ингээд даавар их гоё болж байгаа л да. Нөгөө даавар маань ингээд хувьсэл өөрчлөлтөнд ороод юу гэдгийг бүр анхных нь бол зөвхөн жирэмсээс хамгаалах зорилгоор хэрэгжилж байсан бол одоо бүр батгыг бууруулна, дээрээс нь жин хасуулна, ингээл гих мэт маш олон үйлдэлтэй ийм прогестерон дааврынх нь генерашн өөрчлөгдөд байгаа. Тэгэхээр юу гэдэг батгтай охтууд бас энэ дааврын аргыг хэрэглэх нь илүү бас эрүүл мэндэд нь давуу талтай. Гэхдээ зөв аргаа сонгох хэрэгтэй. Бүх дааврын юмуд бас батга багасгах үйлдэлтэй биш. Яг тэр одоо батга багасгадаг сүүлийн үеийн одоо прогестерон даавар агуулсан тэр даавруудыг хэрэглэх нь их чухал байдаг. За мөн бол яг вэ гэхээр хүссэн үедээ эмийг зогсоодог. Эмийг зогсоогоод дараасаар нэг сарын дараагаас өндгийсийн гадагшилт хийвэн бол явчихдаг байхгүй. Ийм давуу талтай. Тэгэхээр юу гэдэг гэр бүл одоо төлөвлөж байгаа магадгүй яг одоо ингээд жирэмслэе гэж хүсэж байгаа хүмүүс бол дааврын аргуудыг хэрэгжилж байгаа л тодорхой хугацаанд зогсооход түүнээс хойш хамгийн багадаа 1 сар уртдаа 3 сарын дараа өндгийсийн үйл ажиллагаа ялгарх үйл ажиллагаа хийм болоод ирэх боломжтой. Нэгээс 3 сарын дотор жирэмслэх боломжтой л гэсэн санаа хэлж байгаа. За дараагийн нэг юм бол дефибрилляторыг тариа байгаа. За бас ийм тарианууд байдаг. Манай Монгол улс болохоор сард нэг удаага яадаг, 3 сард нэг удаага хийдэг ийм төрлийн тарианууд байдаг. За энэ тариануудын дотор болохоор прогестерон даавар агуулсан. За урт хугацаанд бол их үр дүнтэй. Юу гэдэг нь 3 сард нэг удаага л тариулчихна. За нэг талаас бол энэ айгүй бас давуу талтай. Юу гэдэг одоо нөгөө хүн маань ингээд байн бай өдөр болгон юм ууад авахгүй ч гэсэн нөгөө талаас энэ дам прогестерон даавар учраас бас энийг мэрэгжлийн эмчтэй зөвлөлдөж яах вэ? Энэ тариа хийх хэсгээс шийдэх ёстой. За ер нь бол давуу тал нь бол маш одоо өндөр үр дүнтэй түрүү харсантай бараг 99.7% маш өндөр үр дүнтэй. Ер нь бол өндгийс гадагшлтыг тэр чигээр нь яг тарангуйлж байгаа. За энэ аргыг хэрэгжилж байгаа эмэгтэй л одоо их нууцлаг. Юу гэдэг нэг удаага очиад тариулж байгаа учраас одоо юу гэдэг магадгүй ийм хэрэгжилж байгаа орой болгон ийм уухаар партнер буюу нөхөр нь магадгүй найз залуу нь ийм уудаг гэдэг мэддэг. Гэтэл тариулдаг эмэгтэйг бол бараг хүмүүс яг нь жимсээс хамгаалах ямар нэгэн арга хэрэгэлдэг гэж мэдгүй байх магадлал маш өндөртэй. Үүшлэх хугацаа урт. Түрүү ийм бол ингээд 2 хоног мартчих юм бол үйлчлэх хугацаа байхгүй гэсэн шүү дээ тий. Тэгвэл энэ маань өөрөө 3 сарын хугацаанд үйлчлдэг. Тэр 3 сар жимслэхгүй байх одоо юутай. За хэрэглэхэд маш хялбархан. Тэгээ өдөр тутам яг одоо ингээд горим янз бүрийн дэглэм горим бариад ахгүй. За бэлгийн харьцаанд бол саад учруулахгүй. Мөн яах нь хөвгөл эмэгтэйчүүд бас жоохон тохиромжтой. Ялангуяа 6-аас дээш сартай хүүхэд нөгөө нэмэлт хоолнд орсон эмэгтэйчүүд бас нэлээд нэг бол одоо ашигладаг, хэрэгэлдэг арга байгаа. Мөн яах нь умайн салтын хор тавдраас сэргийлэх ийм бас давхар нөлөө үзүүлдэг ийм ач холбогдолтой ийм дааврын бэлтгэл байгаа. За сул талууд бас байлгүй байхад түрүүн биелжсэн те бэлгийн замаар дамжих халдвараас ер нь бол хамгаалахгүй энэ дааврын эмүүд маань. За биений юмд өөрчлөлтөө ялангуяа энэ эмийг утаа хугацаагаар 1 жил 2 жил тариулсан эмэгтэйчүүдийн биений юм ирэхэ болчдгийг. Тэгэхээр яг тухайн эмэгтэй өөрөө тэр дааварт хэр зэрэг мэдрэг байгаас их шалтгаалж байгаа. Зарим эмэгтэйчүүд нэг удаага тариулаад биений юм байхгүй болчих жишээтэй. Тэгэхээр юу гэдгийг зарим нь ингээд дараа сард хэрэглэхээ дараагийн 3 сард хэрэглэхээ болчихоор жирэмсэлцдэг ч гэдэг юм уу те. Иймэрхүү. Тэгэхээр бол нэг нь энэ аргыг сонгосон бол 3 сар тутамдаа тариагаа тариулна. Сул тал нь угаасаа биений юм байхгүй болно. Тэгэд ирэхээр бас яг үнийг хэлэхэд бас бүсгүүчүүд маань биенийхээ амийг үдчих их сонирхолтой
байдаг учраас бас зарим эмэгтэйчүүд бол зүгэлдэггүй. Тэгэхээр ямар нэгэн аргыг сонгох гэж л байгаа бол ийм арга байдгийн байна гэд мэдчихэж байгаас өөрөө мэдээлэлтэй болчихж байгаа гэсэн. Сонголтоо ихэнд бол заавал мэрэгжлийн хүмүүстэй хамтарч зөвлөгөө авах хэрэгтэй гэж ойлгож болно. За биений малга болно гэсэн те. За жин нэмэгдэх бас баг зэрэг эрсдэлтэй жилдээ 1-2 кг-аар жин нэмэгдээ яваад байдаг. За магадгүй яах нь 3 сар тутам одоо тариагаа илэхээ зарим эмэгтэйчүүд мартчихдаг. Бас иймэрхүү сул талууд бас байдаг байгаа. За мөн түрүүний дааврын эмтэй адилхан бас толгой ярих, дотор муугарах ийм зовирууд бас давхар илэрдэг. Ийм учиртай. За дараагийн маань манай бүсгүүчүүдийн бас нэлээд төгөөмөл хэрэгэлдэг арга бол яаралтай ууж хэрэгэлдэг жимсэс хамгаалах арга юм. Тэр нь одоо нөгөө 72 цагийн юм гэж манай бүсгүүчүүд их ярьдаг. Эрсдлээ бэлгийн харьцаанд орлоо 72 цагийн дотор ууж хэрэгэлдэг. За энэ бас юм байдаг. За манай Монгол улсын зах зээл дээр маш олон төрлийн 72 цагийн юмнууд байгаа. Мэдээж энэ юмнууд бол тодорхой хугацаанд юу гэдгийг тухайн үед бол яана яг жирэмсэлжлээ гэхэд 72 цагийн дотор жимсэс хамгаална. Гэсэн энэ юм ингээд ойрхон хуугаад ах юм бол эмэгтэй өнд хүчний үйл ажиллагаанд бас ноцтойгоор нөлөөлөх эрсдэлтэй. За ямар нэгэн одоо бицэн мэнтэй шалт хамгаалтгүйгээр бэлгийн харьцаанд орсноос 72 цагийн дараа ууж хэрэглэн. За хамгийн гол одоо үйлдэл нь юу вэ гэхээр эм бэлгээс гадагшлах, үр тогтсон одоо тэр эм бэлгээсийг умаад бэлтгэх тэр процессыг саатуулдаг ийм үндсэн үүрэгтэй ийм юм байгаа. За хэрхэн одоо түрүүн хэлсэнтэй эм одоо бэлгийн харьцаанд одоо ялангуяа одоо нэг хамгаалтгүй бэлгийн харьцаанд орсон байгаа үед эмийг бол 72 цагийн дотор ууж хэрэглэн. За ингээд хідэн цагт уусантайгаа холбоотой үр дүн нөөр. Эхний 25 цагт уух, 24 цагт уух юм бол ойролцоогоор 95%, 48 цагийн дотор уух юм бол одоо 85%, 72 цагийн дотор уух юм бол 58% гэдэг ийм судалгаанууд гарсан байж байгаа. Тэгэхээр хэдий ч нэ л яг нь одоо эрсдэлтэй үедээ бэлгийн харьцаанд орсноо эртэл уух юм бол жимсээс хамгаалах чадвар нь илүү өндөр байдаг. Ийм судлаач одоо гаргацсан байдаг. Тэр хизээ хэрэглэх вэ гэхээр хамгаалтгүй бэлгийн харьцаанд орсныхаа дараа за жимсээс хамгаалах янз бүрийн одоо нөгөө эмийн буруу хэрэглэсний дараа ялангуяа нөгөө дааврын амийг мартсны дараа ч гэх юм уу те. Тэгэхдээ энэ эмийг бол ууж хэрэглэхдээ ойрхон ууж хэрэглэх бол маш өндөр эрсдэл дагуулна. Өндөвчний үндсэн үйл ажиллагааг яах вэ гэхээр дарангуйлдаг маш өндөр тунтай прогестерон даавар учраас өндөвч хумайн салсан нөлөөлдөг юм сөрөг талтай. За ялангуяа бас зарим хүмүүс нөгөө бэлгэвч урагдсан мултарсан үед бас яаралтай хэрэглэж болно. Яг тэрэн дэхтэй бол үндсэндээ нөгөө жирэмслэх хугацаатай ойрхон байх юм бол хэрэглэх хэрэгтэй. За мөн умуу үзүүнээ таславч өтрэний хаалтыг буруу хэрэглэсэн. Түрүүн билжээс диафрагм хаалт гэдэг аргууд байдаг. Тэрийг буруугаар хэрэглэсэн. Одоо нэгсний эр бэлгээс өтрэнд орсон л гэж бодож байвал хэрэглэн. За жимсээс хамгаалах тариаг одоо яах нь хоцорч хэлгсэн. За зарим тохиолдолд эмэгтэйчүүд маань ерөндөг хэрэгэлдэг ерөндөг маань бас заримдаа унцдаг. Ийм тохиолдлуудад бас бид нар яах нь хэрэглэн мөн бас одоо таагүй ч гэсэн бэлгийн хүчирхийлэлд орсон эмэгтэйчүүд маань бас өөрийгөө хүсээгүй жимсээс хамгаалах зорилгоор бас хэрэглэх бүрэн боломжтой ийм одоо арга байгаа. За сул тал түрүү яг одоо дааврын эмүүтэй адилхан бас толгой эргэн дотор муухай орох юм зовир яг тэр өндөр тунтай прогестерон даавар учраас ийм зовир илэрнэ. За мөн яах нь ядрах хөхөөр хүндрүүлэх зэрэг зовирууд илэрхээс гадна олон дахин хэрэглэх нь бол маш эрсдэлтэй байдалд хүргэдэг. За хамгийн гол юм нь бэлгийн замаар дамжих халдвараас энэ юм маань хамгаалахгүй. За дараагийн бас бүсгүүчүүд маань төгөөмөл хэрэглэдэг арга бол ерөндөг буюу умайд тавьдаг одоо юм ерөндөг байгаа. За энэ ерөндөг маань бас л яах вэ гэхээр умаа өндөд эр бэлгийн эс одоо өндгээс маань эвсэл үр одоо тогтох, бүрлдэх, бэхлэгдэх тэр процессыг саатуулж өгдөг юм үйлдэлтэй. За хамгаалах механизмд бол бараг 97% магадaltaй. 100 эмэгтэй хэрэглэхэд 3 жирэмслэх магадaltaй гэсэн үг. Гэхдээ ерөндөг маань хамгийн гол нь байрандаа байх. Хөдөлсөн байна уугүй юу эсвэл яг тэр одоо тавигдах хэвээр газараа тавигдчихгүй юу гэдгээ шалтгаалаад бас үр дүн хэлбэлцэлтэй байдаг. Тэгэхээр ерөндөг бол бас төрсэн эмэгтэйчүүдийг тохиромжтой ийм арга. За манай Монгол улсын зах зээл дээр бол маш олон төрлийн ерөндөгүүд байдаг. Одоо охтын ерөндөг, за цэс агуулсан ерөндөг, мөнгөтэй, алттай, даавартай гэдээ маш олон төрлийн ерөндөг байгаа. Тэгэхээр ер нь бол энэ бол уламжлалт хэлбэрийн одоо ерөндөг байна. Тэгэхээр яг умаа өөрийнх нь хэлбэрийг давтсан ийм одоо ерөндөг байдаг. Тэгэхээр ерөндөгийг бол бид нар биений мэрсний дараа яг 3-5 хоног дээр нь тавих юм бол илүү умаа хүзүү нэгдсэн байдаг учраас тавихад их амар байдаг. Ер нь ягаад биений мэрсний дараа энэ жирэмсээс хэрэглэх аргуудыг хэрэглээд байдаг гэхээр гол шүүснэст нь ердөөсөө л энэ нэмэгтэй жирэмсэн биш гэдгийг л гол нотлогоо. Тэгэхээр зарим бүсгүүчүүд асуудаг байхгүй юу? Миний биений мэрц 10 онцон би одоо 50 маар байна. Тэгэхээр юу гэдгийг тэр 10 хоногийн хугацаанд магадгүй өндгээс гадагшилсан байвал тухайн эмэгтэй жирэмсэлсэн байх магадлал аягүй өндөртэй. Тэгээ жирэмсэлсэн байгаа үед нь бид нар жирэмсээс сэргийлэх янз бүрийн арга энтер тавих юм бол бас тэр эмэгтэйд эрүүл мэндэд нь эрсдэл үүсэх
татдаг учраас яг биений эм ирснээс хойш 3-5 дахь хоногт нь жирэмсээ сэргийлэх аргуудыг хэрэглэх юм бол яг баталгаатай нотлоготой. За магадгүй бас тий одоо биений эм огт ирээгүй төрсний дараах эмэгтэйчүүд бас бид нар тандаж болдог. Одоо төрсний дараа 6 сараас дээш хугацаанд ер нь бол яг зарим нэгэн жирэмсээс хамгаалах аргуудыг ялангуяа даавар мавар суулгах аргуудыг бол хэрэглэх боломжтой. За манай олон улсын байгууллагаас бол яг хэрэг ерөнхийдөө бараг төрсний дараа техник 48 цагт ч гэсэн тавих боломжтой гэж үздэг. За тэгтээ бол одоохондоо бол манад бол бас энэ аргыг төвөөмөл төрсний дараа шууд жирэмсээс хамгаалах аргыг бол хэрэглэхгүй байгаад байна. Яагаад вэ гэхээр Монгол эмэгтэйчүүд ихэнх нь хүүхдүүдэд хөхөр холдог учраас хөхөр холлох маань бас жирэмсээс сэргийлэх бас нэг арга байдаг. Яагаад гэхээр хөхөр холлонгууд өнчин тархиас ялгарч байгаа даавруудын хэмжээ маш өндөр болчдөг. Тэгэнгүүт яг гэхээр биений мөдөл илэрнэ гэдэг маань өөрөө тэр эмэгтэй өндгийс гадагшлахгүй байгааг илэрхийлж байгаа үндсэн шинж тэмдэг. Энэ одоо байдлыг нь ашиглаад бид нар бас яах нь хөр холж байгаа эмэгтэйчүүдийг үнэхээр хангалттай 24 цагтаа 8-аас дээш удаа хүүлж байгаа эмэгтэйчүүд бол жирэмсээ сэргийлэх арга бараг 85%-аас үр дүнтэй 85% түүнээс дээш хувиар үр дүнтэй жирэмсээ сэргийлэх арга гэж үздэг. Гадны улс их орнууд эмэгтэйчүүд ч болохоор яг гэхээр ихэнх нь хүүхдүүдэд нэмэлт хичээллэр хооллоод байдаг учраас төрснийхэн дараа маш богино хугацаанд энэ ерөнхийг бас тавьдаг. Манад бол их цөөхөн тохиолдолд эмэгтэй өөрөө хүссэн тохиолдолд яг төрсний дараа ерөнхийг ашиглаж байгаа. За ер нь бол давуу тал гэж байгаа. Энэ бол ерөнхийг бол яг гэхээр урт хугацаанд жирэмсээс хамгаалдаг. Бүр 5-аас 10 жил, дээд нь 10 жил гэж үздэг. За гэхдээ бол яг манай Монгол эмэгтэйчүүд бол ер нь бол гэр бүлтэй 2-3 жилийн зайтай. Ер нь урт хугацаанд ерөнхийг бол хэрэглэх боломжтой. Өдөр бүр одоо нэг хяналтч шаардлагагүй. Ерөнхийг тавьлахаар бас нэг сайн тал нь хям төсвөр эдийн засгийн үед гэхдээ сүүлийн үед бол би хэлсэнтэй маш олон төрлийн одоо жишээл алттай, даавартай ерөнхийд бол тодорхой хэмжээний өртөө өндөртэй байгаад байгаа. Хүссэн үед авахулж болно. За тэгээ хүссэн үед авахууллаа тэгвэл нөгөө жирэмслэх магадлал нь хурдан сэргийгчдэг. Ийм бас давуу талтай. За бэлгийн харьцаанд нэг хайхтар нөлөөдөхгүй. Гэхдээ тэр ерөнхийн доор байгаа тэр утсыг хэр зэрэг урт богино авснаас шалтгаалаад эрэгтэй бэлэг эрэхтэн бас шүргэлцэх одоо ийм нөлөө үзүүлдэг. За хөхүүл эмэгтэйчүүд хэрэглэх бүрэн боломжтой. Ямар нэгэн хөхний сүгээр дамжаад ялгарх тийм бодис байхгүй. Нөгөө даавартай ерөнтгөөс бус тохиолдолд бол тийм одоо юу байхгүй. За сул тал гэж бас мэдээж байгаа. Бэлгийн замаар дамжих халдваруудаас бол сэргийлж чадахгүй. За ерөнтгөө заримдаа унцдгийг. Ялангуяа олон төрлийн эмэгтэйчүүд ингээд ерөнхийг тавихаар бас унцдаг. Сайз хэмжээ нь яг таарахгүй байх тохиолдлууд байдаг. За мөн яг нь энэ маань гадны биет учраас өтрээ, бага харц, өндүүч умаан гуурсан хол болон умаан салстын өрсөлийг үсгэх тийм бас эрсдэлтэй байдаг. За тийм учраас бас яг нь тэр эрсдлийг тооцоод бид нар ерөнхийг тавилгаж байгаа эмэгтэйчүүдэд эхэлж урьдчилаад үздэг. Үзээд яг энэ эмэгтэйд ерөнхийг тавихад ямар нэгэн эсрэг заалт байна уу? Энэ эмэгтэйд ерөнхийг тавьсны дараа ерөнхөөс болоод ямар нэгэн хүндрэл үүсэх үү гэдгээс сэргийлээд бэлтгэл имчилгээ хийсний дараа бас зарим эмэгтэйчүүд тавьдаг. Зарим эмэгтэйчүүд үзээд ямар нэгэн эрсдэл авахгүй шууд тавих тохиолдлууд ч байдаг. За ерөнхийг бол бас жоохон биений имийг хэрүүлээд идэг. Тийм учраас эмэгтэйчүүд бас цус багталтанд ороод байх ийм бас эрсдэлтэй байгаад байдаг. Бас хэрэгжилж болохгүй хүмүүс гэж бас байна. Энэ ерөнхий аргыг хэрэгэлдэг. За ялангуяа одоо нөгөө бэлгийн замаар дамжих халдвар автсан хурц хэлбэрийн халдвартай хүмүүст бол энийг бол хэрэглэхэд дэмий байдаг. За мөн одоо умай тодорхойгүй шалтгаанаар ингээд цус алдаад байгаа эмэгтэйчүүд бол хэрэглэх дэмий. Мөн жирэмсэн байж болцсохгүй эмэгтэйчүүдэд хэрэглэдэг. Хөтрөөний өрсөлдөд эмэгтэйчүүд бол хэрэглэхгүй. Тэгэхээр ер нь бол хин тавих вэ гэхээр энийг мэрэгжлийн эмч тавина. Мэргэжлийн одоо манай Монгол улсад бол юу гэдэг мэргэжлийн хүмүүс энийг хийдэг. Мэргэжлийн их барих эмэгтэйчүүд эмчнэр ерөнхийг тавих хэрэгтэй. За ерөнхийг бол биений мэрсний дараа би түрүүсэн 3-5 дахь хоног дээр тавил илүү тохиромжтой байдаг. За төрсний дараа бол 4-6-7 хоногийн дараа бүр одоо шаардлагатай бол эхний 48 цагийн дотор ч гэсэн тавих боломжтой. За мөн яах нь үр хөндлөлт зулбалтын дараа шууд тавих юм боломжтой байдаг. Тэгэхээр ийм жирэмсээс хамгаалах ийм олон төрлийн аргууд байхад бид нар маш зөв аргыг сонгож өөрийнхөө эрүүл мэндэд эрсдэл үүсэхгүй гэр бүл эдийн засаг маш их төлөвлөлтөй байна гэдэг бол манай эмэгтэйчүүдийн өмнө тулгарч байгаа бас нэг талаасаа сорилт нөгөө талаасаа маш өргөн сонголтын дотроос өөртөө хэрэгтэй юмыг сонгох ийм боломж бүрдэж байдаг. За түрүүн би хэлсэн мис заслын арга гэх тийм мис заслын аргыг бол ихэвчлэн ямар хүмүүс сонгодог вэ гэхээр дахиж хүүхд төрүүлэх бодлого ямар нэгэн төлөвлөгөө байхгүй эргэтэн тогтолцооны эмэгтэй магадгүй энэ эмэгтэй дахиад жирэмсэл төрөхөд энэ эмэгтэй амь нас эрүүл мэндэд эрсдэлтэй гэж тооцсон хүмүүс бид нар үрийн сувгийг боох эмэгтэй хүмүүст эрэгтэй хүмүүст болохоор одоо эмэгтэй хүмүүст нь үр дамжуулах сувгийг боодог. Эрэгтэй хүмүүст нь бол үрийн сувгийг вазэктоми гэдэг ийм бас ажилбаруудыг хийдэг. Ер нь бол үрийн сувгийг боож байгаа тохиолдолд ихэвчлэн бид нар кесар хаалгааны дараа эсвэл архитект хууч эргэтэн тогтолцооны өвчтөе хүмүүст ихэвчлэн үрийн сувгийг боох ажилбар хийж байгаа. Ер нь манай Монгол улс чинь гэр бүл хүн амынхаа тоог олшруулах ийм үндсэн одоо бодлоготой улс. Тэгээд ирэхээр бол бид нар бол аль болохоор яах нь зөв төлөвлөлтөй эрүүл сарвал Монгол улсын иргэнийг одоо өсөж торниулж төрүүлэх гэдэг бол одоо эмэгтэй хүмүүсийн гол үүрэг. Тэгэхээр их зөв сонголттойгоор эдгээр аргуудыг хэрэглэх нь бол одоо өнөөдрийн одоо энэ хичээл одоо энэ агуулгыг
та бүхэдтэй хүргэж байгаа гол зорилго оршиж байгаа. За баярлалаа. Энэ хүрээд энэ удаагийн дугаар маань өндөрлөлөө. Нэвтрүүлэгт хүрэлцэн ирсэн оюутан залуучууд та бүгдээ маш их баярлалаа. Үзэгчдээ баярлалаа. Дараагийн дугаар хүртэл баяртай. Эрүүл мэндийн яам. Эрүүл мэндийг дэмжих сан. Like HD телевиз үзүүлж байна. Эмэгтэйчүүдийн цаг.